Хүүхдүүдээ та бүхэндээ нийгмийн гажуудал болон гажуудын талаарх онолыг тайлбарлахад бэлэн боллоо. Нийгмийн гажуудал гэдэг нь нийгмийн гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээтэй үйл нийцэгдүүлвийг хэлдэг бөгөөд түүнийг тайлбарласан дараах онолууд байдаг. Шүүгүргийн онол. Энэхүү онолын гол төлөөлөгч нь Р. Мертон. Түүний үзлээр нийгэм дэх оршин буй хэм хэмжээ нь нийгмийн бодит байдалтай зөрчилдөх үед аноон байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл тухайн нийгмийн соёлоор хүлээн зөвшөөрөгдсөн зорилгодоо хүрэхийн тулд нийгмийн гишүүд ямар ч хамаагүй аргаар тэр дундаа хууль бус аргаар хүрвэл түүнийг гэмт хэрэгтэн гэж үзнэ. Тодорхой хувь хүн соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтанд хүлээн зөвшөөрөгдөөгүй аргаар хүрэхээс өөр аргагүй байдал нь түүнийг гажуудагч болгодог гэж үздэг. Хоёр дахь онол нь зөрчилдөөний онол. Социологч Кивиний нийтээр хүлээн зөвшөөрж дагаж мөрддөг хэм хэмжээг зөрчгийг гажуудал гэж үзэхийг зөрчилдөөний онол шүүмжилдэг. Энэхүү онол нь эрх мэдэл бүхий нийгмийн өмчлөгч анги өөрийн эрх ашиг хэрэгжүүлэх үед хууль дүрмийг тогтоох ба түүнийг эсэргүүцэгчид зөрчигчд нь гэмт хэрэгтэн буюу гаж буруу этгээдэд тооцогддог. Энэ нь нийгмийн анги хоорондын зөрчил харилцааг бий болгодог хэмээн үздэг. Онол. Энэхүү онолын гол төлөөлөгч Г. Беккер хаяг нохон онолдоо авч үзэхдээ нэг ч үйлдэл анхнаасаа гаж гэмт үйлдэл болдоггүй. Харин гаж гэгдэж буй болон гаж бус хүмүүсийн харилцан үйлдэлийн явцад гажуудал бий болдог. Хэн нэгэн гэмт этгээд гэсэн хаяг нааснаар энэ нэр нь насан туршид нь хадаастай болж бусад хүмүүсийн зүгээс итгэл хүлээхээс татгалздаг. Үүнийг хаяг нохон онол гэж нэрлэдэг. Ийхүү нийгмийн гишүүдийн зүгээс итгэл хүлээлгээс татгалзаж эхлэх үед анхдаж гажуудал үүсдэг. Харин тухайн хүн өөрийгөө гаж буюу гэмт хэрэгтэн гэж хүлээн зөвшөөрөх үед хоёр дахь гажуудал үүсдэг. Гажилтанд нөлөө багтаа нийгмийн бүлгийн гишүүнд нөлөө бүхий бүлгийн гишүүдээс гаж гэсэн хаяг наахыг хэлдэг байна.